тэнд одоо очичихсан. Тэр үйл одоо явдалд оролцоод явж исэн бол би бол мдээгүй, маргааш нь мэдсэн. Мэдсний дараа бол би бол маш шүмжтэйгээр хандсан. Яг бол намын даргын хувьд та нар мэдж байгаа шинэ хоёр гишүүн бол хамаа Монголын хөдөлмөрийн намын цэцгийн дарга. Бид одоо Монголын улс төрийн намууд дотор онцлогдох нэг онцлогтой шүү дээ. Тэр бол бид нар цэцтэй дотор. Тэр цэц бол намын гишүүн болон намын удирдах ажлуудын ёс суртахуунд одоо үнэлт өгдөг. Тийм одоо анх удаага байгуулагдсан байгууллага шүү дээ. Тэгэл яха баруун зууны онол ерөөсөө үзэл бодол. Тэгэл онолтой байна. Онлоо дагаж үзэл бодлоо гарч ирнэ. Үзэл бодлоо дагаж нам улс төрийн үйл ажиллагаа явуулна шүү дээ. Тэрнгүүгээр одоо ямар бичиг баримт дүрм гормыг онлыг баримталж улс төр хийх вэ? Тэгвэл улс төрийн намын зорилго нэцэцэж юу юм? Өөрөөр экологийн одоо ногоо намын зорилго бол зөвхөн эколог байгаа шүү дээ. Тэрнтэй л одоо адилхан шүү дээ. Консерватив нам гэх юм бол консерватизм л ярина шүү дээ. Либертаризмын нам гэвэл либертаризмаа явна. За социалист нам гэх юм бол социализм л ярина шүү дээ. Өнөөдөр одоо Францд бол Францын социалист нам бол маш их амжилттай байна шүү дээ. За бид нар бол социалист намгүй болцсон орн шүү дээ. Улс төрийн онлоо ерөнхийдөө улс төрийн одоо мэрэгчлэр одоо ер нь дэлхий дээр бол энэ дэлхийн бүхэл том орнуудын улсын их сургуулиуд нь дандаа улс төрийн онлын факультетуудтай шүү дээ. Тэнд улс төрөөр сурж улс төрийн мэрэгжил эзэмшдэг. Тэгээ улс төрчийн диплом авдаг. Улс төрийн онлын диплом. За болж игэл одоо ийм одоо улс төрийн онол мэддэг, улс төрийн философи мэддэг ийм одоо онолчдыг намууд одоо гишүүнээр илсүүлж авах хэрэгтэй. Эсвэл хажуудаа зөвлөгчөөр авах хэрэгтэй. Тэгжээс тэр нам чи явна шүү дээ. Улс төрийн онолчоо одоо гаргаж ирэхгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл одоо аль ч улс төрийн намууд улс төрийн онолчоо хэлсэнгүй шүү дээ. Ер нь нэг 7-8 газар бол мэдгчээд байгаа. Тэгэхээр тэдэртэйгээ нарийн одоо ярилцлагад бол ороогүй байгаа. Ерөнхийдөө ойлгосон. Тэгэхээр энэ зөвлөл байгуулах шаардлагатай байдаг гэсэн юм одоо логик гаргалгаа гарсан учраас энийгээ түргэн одоо зарлж ер нь энэ улс төрийн нөхцөл байдал их замраагүй ийм үед одоо хурдхан шиг одоо оюун ухааны ухамсарын тийм одоо улс төрийн үйл ажиллагаанууд хийхгүй бол хит их одоо энэ хүчирхийлэл хит их одоо нэг дуйлаан тарьсан энэ одоо улс төрийн өнөөгийн төр зөрөгт бол бид нар шүмжлэлээр хандж ин зөвлөлийг байгуулж байгаа. Маш одоо тайван байж маш их сайхан эвлэрэлтэй ухамсартай ийм одоо арчилсан парламенттай болох боломж өнөөдөр л биднэрт олж штэ Монгол хүн биднэрт. Мэдхгүй би одоо юу шүчраас бөө шүчраас зөвөр ер нь зөвшөлтсөлд орохгүйгээр тэгээд одоо яаж явах вэ? Яг бол бид нар чинь бүхэл юмыг л одоо зөвшөлтсөл улс төр гэдэг чинь ерөөсөө зөвшөлтсөн шүү дээ. Консенсус гэж хэлээд байгаа шүү дээ. Зөвшөлтсөлгүйгээр ямар ч улс төр явахгүй шүү дээ. За парламент бол бүр жинхэнэ зөвшөлтсөлийн одоо парламент шүү дээ. Тэгэхээр энэ сөрөг хүчний асуудлыг одоо сүүлийн 4 жилд одоо унтуулснаас болж л энэ улс төрийн онлын асуудлыг дахиж ярихгүй болохоо болчиход байна л да. Онол барихгүй учраас л хинтээч яач одоо хамаатан садан болж явдаг. Тэр л болох хэрэгтэй. Зөвшөлтсөл бол байх хэрэгтэй. Тэглээгээд хойлдох биш шүү дээ. За энэ улс төрийн намуудыг татан болгох тэр ерөнхийлөгч элбэг доржийн санаачлага бол одоо энэ бол өстой гайхамшигтай санаачлага. Энийг одоо маш хурдан явуулах хэрэгтэй. Сонгуулийн хууль бол яах вэ? Сонгуул тэгэл журмандаа орчин шүү дээ. Эдгээр чинь яаж явуулах вэ? Одоо бүхэл тэр техник үйл ажиллагаа энэгээр явагдана шүү дээ. Одоо сонгуулийн хуулийн тухай улс төрийн одоо ярилцлагууд явагдах хэрэгтэй. Улс төр ерөөс ярихгүй шүү дээ сонгуулийн хуулийн. Улс төрийн ач холбогдол энэ холимог системийг бид нар дахин ярихгүй бол энэ одоо анх удаага бид нар ийм шинэ юмтай тохирч байгаа шүү дээ. Түрүүн би хэлсэн. Зөвхөн намуудын листээр 50%, 30% авчих юм бол парламентэд тэр нам яг тэр гишүүдийг одоо суулгана гэсэн үг шүү дээ.
Өөрөөр одоо 48 нэр тавьцнаас одоо А намаас 10 хүн ороод ирсэн. Гэтэл намуудын листен дээр 50% очсон бол тэр нам чинь 50% суудлыг эзэмших нь шүү дээ. Тэгэхээр одоо энэ 10 дээрээ нэмж 28 хүнийг гаргаж ирэх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө талаас энэ холимог систем бол улс төрийн намуудыг одоо парламентэд олон төрлийн намууд орж ирэх тэр боломжийг одоо тавьж байгаа байхгүй юу. Тэр талаараа нэг арчилсан одоо сонгуулийн систем шүү дээ. Энэ Герман, Япон энтерт маш их хэрэгждэг. Но харин гол нь энэ улс төрийн намуудыг төлөвшүүлэх гэдэг чинь энэ одоогийн энэ холимог систем чинь бол төлөвшсөн намуудад зориулсан болохоос биш төлөвшөөгүй намуудад зориулаагүй байхгүй. Онол байхгүй, үзэл бодол байхгүй, улс төрийн хаана ямар байр позициа эзэмшдэг тэрийгэ мэдэхгүй ийм одоо төлөвшөөгүй шилжилтийн насны үеийн ийм одоо намууд чинь энэ сонгуулийн энэ шинэ одоо хуулиар бол ерөөсөө ямар ч боломжгүй намууд болчиход байна шүү дээ. Тийм учраас улс төрийн шинэ одоо зохион байгуулалтанд л орох гэж энэ намууд төлөвшсөн тийм улс төрийн онолтой болохгүй бол зүгээр одоогийнхороо яваад 2012 оны сонгуул руу орох юм бол энэ яста замрууг юм болно шүү. Одоо 28 хүнийг нам өөрөө мэдэж гаргаж ирнэ гэж шүү дээ би түрүү хэлсэн. Тийм. Тэгэхээр тэр 28 дотор чинь төлөвшсөн намын гишүүд байна уу гэхээс зүгээр одоо компани төлөөлөгч юм уу нэг дэд захирал байж болохгүй шүү дээ. Тийм. Одоо бол ерөнхийдөө уул уурхайн намууд болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн намууд болох хэрэгтэй. Тэгээ төлөвлөсөн гэдгээрээ би тэрийг хэлээд байгаа. Энэ намууд улс төрийн намууд болох хэрэгтэй. За энэ бол мэдээж одоо анх удаага л ийм үйл явдал болох гэж байна л да Монгол оронд. За өөр асуултууд байна уу? За асуултууд байхгүй бол ингээд дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа.